Яг тэр төр өргөстэй бол хэнийг алах гэдэг, хүнийг алах гэдэг юм уу? Амьтдыг алах гэдэг юм уу? Яг ийм хэрэгс байгаа юм бэ манайха. Өдрийн мэнд амьтдад байртай нар найдгийн монголчуудаа. Аавтад ингэж боддог үлээ. Тэр төмөр замын ингэж хажуугны хаш нөгөө тор байдаг да. Яг тэр төр өргөстэй бол энэ өргөсөөр яг хэнийг алах гэдэг, хүнийг алах гэдэг юм уу? Амьтдыг алах гэдэг юм уу гэж боддог ус. Тэгээ бодохоор одоо бид нар ч өөрсдөө хэрэг тэрэнд оролцуулаа гэхэд яаж ингэ тэр өргөснөөс одоо хувцсноор би гаагаас алж чадсан шүү дээ. Амьтд болж чадахгүй. Яг ийм хэрэгс байгаа юм бэ манайха. Тэр торнц чинь өргөстэй торнц чинь жилд хэдэн мянган цагаан зээр эсвэл нөгөө одоо юу гэдгийг хар сүлд болон тех гэдэг говийн гайвшсан байнц те бүгдээр ингэж оролцож өгөх байх шүү дээ. Тэгэхээр хэдүүл энийг болцгоё л. Гэхдээ сайн мэдээ дуулдлаа. Стандарт батлагцаа хор өргөсгүй байх хэрэгтэй. Үгээр зогсохгүй Монгол Улсын их сургуулийн байгалийн ухааны сургалтнаас ингээд хүн бүтээн байгуулалт хийвэл хэрхэн зэрлэг амьтдад ээлтэй бүтээн байгуулалт хийх вэ гэдэг тэр хичээлийг ороод эхэлсэн байна. Авраас энэ хичээл бушгтээс тучлаа. Тэгэхээр өмнө нь байгаа хэдүүлээ алдаагаар одоо засаж ярьслээ те. Мөн цаашид хийх бүтээн байгуулалтаар ч гэсэн энэ стандартыг мөрдөж амьдрцгаая. Шинэ бид зэрэгцээ амьдрах хийх шүү дээ.